За энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлага цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бид Улсын хурлын гишүүн, за Монгол Улсын сангийн сайд Минцайхантай ярилцахаар урьж ирүүлсэн маа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээн авч Bloomberg-ийн студид хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр Улсын хурлын хаврын чуулган хаалтаа хийгээд ерөнхийдөө энэ жил бас одоо багцлсан засгийн газраас оруулсан зарим хуулийн төслүүд дээр одоо амжиж баталж чадлаа. За ялангуяа татварын багц хуулийг бол нэрлэж болж байна те. За татварын багц хуулийн дээр бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимч гэдэг юм уу бизнес эрхлэгчдийн зүгээс янз бүрийн л одоо байр суурьуудыг саналыг илэрхийлж байна. Сангийн сайдын хувьд ер нь энэ татварын багц хууль цаашдаа Монголын ирээдүйд за Монголын эдийн засагт ямар хэмжээний өөрчлөлтийг боломжийг авчирна гэж харж байна. За хаврын чуулганаар бид нэр засгийн газраас гол хэд хэдэн хуулиудыг өргөн барьж батлууллаа. За мэдээж одоо энэ их хурлаас хаврын чуулгантай зэрэгцээд энэ засгийн газрын өргөн барьсан энэ бодлогын шин чанартай, реформын шин чанартай хуулиудыг өргөн бас хаврын чуулганд багтаан батлаж хилцэж өгсөн манай парламент бол энэ талд бас засгийн газраас дэмжиж ажиллалаа. За засгийн газраас эхний ээжинд бид татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. За хуулийн төслөөр бол яг нийт дүнгээр наваад үзэх юм бол 3.4 их найдын татварыг иргэд аж ахуйн нэгжтэй үлдээлээ энэ хэмжээгээр явах төсвөр орлого талд ирэх 2 жилд ачаал ирнэ. За нийт 3.4 тэрбум их найд гэдээ үзэх юм бол бид нар татвар ерөөсөө засгийн газрын өргөн барьсан татварын бодлого юу вэ гэхээр эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал ялангуяа энэ ойролт орнд үүссэн асуудал бол манай гэлтгүү бус орны эдийн засаг нөлөөлж, дэлхийд эргэж хүчний өнөсч, шатах туслах материалын өнөсч байна. Энэ бүхний дагсан инфляц манай орны эдийн засаг тэр дундаа бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд маань хүндрэл тусгана. Тэгэхээр эдгэрийг яаж доктортой авч үлдэх вэ? Эдийн засгийг яаж доктортой ойлгох вэ? Энэ болгон хүрээнд орж ирсэн. Нэг талдаа аж ахуй нэгж бизнес эрхлэгчдэд дэмжих, нөгөө талдаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжих. За хөдөлмөр эрхэлж байгаа Монгол улсад нэг сая 30 мянган иргэн байна. Эдгээр иргэдэд маань хүн амын орлогын татварын өөрчлөлтөөр бүгдээрээ хамрагдах тэр боломжны явах гэдэгт засгийн газар судлаж татврынхаа хүн амын орлогын дотор өөрчлөлтийг хийж батлууллаа. Бид нэг л зүйлийг олон жил ярьсан. Бизнесэд дэмжиж, төрийн хувийн хөгжил рүү орохоо болъё, төрийн хувийн хөгжлийн бизнесийг улаахаа болъё гэдэг. Гэхдээ ярьдаг мөртлөө нэг ажилуулах чаддаг байсан. Тэгвэл энэ удаа бид нар татварын хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг батллаа. Бизнес эрхчлөөний хууль буюу эдийн засгийн эрхчлөөний хуулийг батллаа. Энэ бүхний цаана тэр яригдаад ханы хөндөд байгаа илүү зөвшөөрөл, хяналт шалгал энэ бүгдийг энэ хуулиараа зэгцэлж өглөө. За энэ бол мэдээд хэрэгжээд ирэхээр бизнес эрхлэгчид маань илүү ойлгомжтой болоод бизнес эрхлэгт нь илүү одоо хялбар төтөл болно гэсэн. Нэгсэндээ хуулиар зөвшөөр хоригдсноос бүгдийг хийж болно л гэдэг санаа. Ийм даатгалын шимтгэлийг бизнес эрхлэгчдийн зүгээс байнга тавьдаг. Энэ бол давхар татвар болж байна бизнес эрхэлж байгаа. Ялангуяа ажил олгогчийн хувьд. За одоо ажил эрхлэгч нь татвар төлж явахад, шимтгэл төлж явахад давхар дахиад одоо ажил олгогч нь давхар төлөөд ингээд зардал дээр зардал нэмэгдээд одоо цалингаа нэмж чадахгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад зардал нэмэгдэж байна. Гэтэл энэ бол давхар одоо дарамт болж байна гэсэн байр суурийг байнга илэрхийлдэг. Тэгэхээр одоо байгаа нийгмийн даатгалын салбарын нөхцөл байдлыг та яг юу гэж дүгнэж байна? За нийгмийн даатгалын шимтгэлийг бол татвар гэж харж болохгүй. Тэгээ энэ бол өөрийн ирээдүйд хийж байгаа нийгмийн баталгаа. Тийм ээ, би ямар нэгэн ирээдүйд ажиллагчийн хувьд дарамт үүсгдэг гэж ярьж байна. Гэхдээ энэ хөдөлмөрийн хуулиараа бид нар таныг одоо хөдөлмөрийг би авч үйл ажиллагаа бизнесийн үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгох тийм үү? Эргээд би тань цалин хөрс өгж байгаа. Гэхдээ би таны ирээдүйн нийгмийн баталгаа олгож тодорхой төлөх ёстой. Иргэн та өөрөө хөдөлмөр эрхлэж орлогоолсон түүнээсээ зарим нь ирээдүйгөө баталгаанд хадгалаа л гэдэг ийм л зохицуулт шүү дээ. Дэлхийд яриад юм байна. Түүнээс энэнийг татвар юмаа гэдээ хараад эхлэх юм бол энэ ойлголт маань өөрөө буруу жиг рүү явж эхэлнэ. За ер нь нийгмийн даатгалын сангийн багцаар нь бид нар сая хуулийн өөрчлөлтийг засгийн газар өргөн барьж батлууллаа. Энэний гол утга учир бол ерөөсөө бид нар ингээд салбар бүр дээр цалингийн асуудал үүсчихдэг. Төрийн албаш. За ингээд одоо юу гэдгийг төсөв бодлох үеэр ч юм уу эдийн засгийн өндөр үеэр зарим тохиолдолд одоо ингээд салбарын үйлдвэрчний билүүд гараад одоо ажиллаа юм ч гэдэг юм уу цалингаа өсгөх шаардлага тавиад ингэж хэвчдэг. За тэгээд тухайн нөхцөл байдлаас хамаараад засгийн газар буулт хийдэг тохиолдол байна. За мөн одоо улс төрчид энд ийм асуудал хөндөгч гэдэг салбарын эрх ашиг төлөөлж дуурч энэ цалингийн асуудлыг хөндөж эхэлдэг. За ингээ бид нар цалингийн системийг хооронд нэвдэд яваад байгаа.
Тэгээ ялангуяа одоо юу гэдэг боловсролын салбарыг гинт сугалж өсгөж шийдээд эрүүл мэндийг шийдэж гэдэг. Энэ өөрөө нөгөө салбарууд цалингийн нэгдсэн тогтолцоонд юм хүрээний иршиг асуудал гэдэг чинь өөрөө төсөвтэй ирэхэд дарамт болж байна. Бид чи ерөөсөө орлого олж байгаа хитгэн орлоготой. Орлогын маань тоог хэмжээ тодорхой. Гэтэл нөгөө талд гарах зардал маань бүгд ихэнх нь хөөжлөгдсөн зардал, урсгал зардал маань. Төсвийн зардлын чинь нийт одоо нэг 30 юугийн урсгал хөрөнгөний зардлаас бусдад урсгал зардлаа 100% гэж үзэх юм бол тэрний чинь бараг 70 орчим хувь хөөжлөгдсөн. Нийгэмд даатгалын шимтгэл болон одоо халамжийн асуудал байгаа, нөгөө талд нь цалингийн асуудал. Тэгээ ингээ харах юм бол эн чинь урсгал зардлынхаа 70% бид нэр хөөжлөгдсөн зардлаар. Тэгээд цаашдаа бид өөрсдөө бодлогын том өөрчлөлт хийхгүйгээр энэ зардлуудыг, энэ хөөжлөгдсөн зардлуудыг авч явах боломж байхгүй. Яа тэгэхээр бидний орлого хязгаартай. Мэдээж одоо юу гэдэг орлого маань хангалттай. Өнөөдөр бид нүүрс зис буюу улирхотор сурсан л орлоготой болсон юм чинь. Тэгэхээр нөгөө бид нар байнга яриад байгаа нэг асуудал бол бидний чи юм ингээд таацсандаа тулаад байна. Одоо бид нар нэмж нэг том төсөл хийх хэрэгтэй. Энд чинь зайлшгүй шаардлага болоод байна шүү дээ. Оюутлогоо гэдэг яриад байна. Нөгөө талд нэрдэнд гэж ярьж байна. Хоёрхан төслийн үйлдвэр байна. Хоёлоо том. Гэхдээ нөгөө талд нь одоо гол кокссон нүрсийн экспорт байна. Энээс орж иж байгаа татрын орлого байна. Ийм л орлогууд явж байна. Гэтэл бид нар чинь энэ зөвхөн энэ орлогынхоо одоо орж ирэх их усруудыг нэмэгдүүлэхгүйгээр зардал нэмээд байгаа чинь өөрөө бид нар өөрөө урсгал зардлаа нэмэгдүүлэлт тэр ачаалал дийлэхгүй болоод байна гэсэн. Яг хаврын жолгоны хугацаанд бас нэг анхаарал татсан асуудал бол төсвийн тодтгол орж ирэх хэсэг тухай асуудал байлаа. 5 дугаар сарын эцсийн гүйцэтгэлээр төсөв 1.4 орчим их найдын алдагдaltaа гарсан тий. Батлагдсан одоо алдагдaltaагаа харьцуулахад нэлээд өндөр явж байгаа. Нэг их найдын алдагдaltaа 26 оны төсвийг баталж исэн бол 5 дугаар сарын гүйцэтгэлээр энэс арай илүү давцсан. Өөрөлдөх юм бол төсөв мөнгөний бодлого уялдаж явах хэвээр, төсвийн алдагдал одоо бага хэмжээнд байх хэвээр гэдэг байнга ярьдаг боловч алдагдал бол дандаа өндөр байдаг. Тэгэхээр энэ бас эргээд инфляцийг үйлдвэрлэж байдаг. Тэгэхээр таны хувьд яг 26 оны төсөв мэдээж одоо энэ засгийн газрын хувьд бол дамжиж орж ирсэн төсөв. Тэгэхээр энэ цаашдаа одоо дахиад хагас жил үргэлжлэнэ. Төсвийн нөхцөл байдал яг ямар вэ? Гэхдээ төсвийн нөхцөл байдал одоо нэг тийм сайн байна гэж хэлэхэд хайшин. Гэхдээ одоо нэг их найдын алдагдaltaа явж байгаа та хэллээ. Нэгдүгээр үйлрлийн төсвийн гүйцэтгэлээр нэг их найдын алдагдaltaа гарсан. За энэ жилийн үед бол одоо өнгөрсөн жил бид нар 26 онд 25 онд 26 оны төсвийг төсвөлөхдөө экспортын гол орлого болох нүүрсний үнэнийг бид нар $70-оор төсөлцөн явж байгаа. За өнөөдрийн байдлаар одоо бол жоохон нүүрсний үн эргээд бас нэг жоох өсөж байна. Оны эхэнд бол нүүрсний үн унсан 60-аас одоо 64 рүү хүртэл 63 руу орж ирсэн. За энэ маань өөрөө төсөлд нэгдүгээр гол дотрын орлогын таслал үүсэж байгаа. За нөгөө талд юу хөр зэрэг манай эдийн засгийн төвчлөөрөө нэгдүгээр үйлрэлд биш одоо 2 сарын сүүл 3 сарын дундаас эхлээд манай эдийн засгийн тэлэлт буюу эдийн засгийн маань цикл эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор би одоо 2 дугаар үйлрэлийнхаа гүйцэтгэлийг бас харж байна. Татвар төлөлт болон айлын төлөлт бол төлөвлөсөн хэмжээнд явж байгаа. Гэхдээ бид нар оны эц рүү мэдээж энэ алдагдлаа одоо тодорхой үйл ажиллагааныхаа зохион болторч шахаж очино. Мэдээж одоо дотрын орлогоо нэмэгдүүлэх орлогоо төлөвлөсөн орлогоо авах хэмжээнд хүргэнэ гэсэн зорилтыг тавьчихсан. За зүгээр яг тодтгол яагаад тоожсон бэ гэдэг асуулт. Энэ тодтгол хийх ерөөсөө ганцхан шалтгаан байгаа. Энэ бол өнгөрсөн намар усын төсвийг засгийн газар их хурд өргөн барьсныхаа дараа багш эмчнэрийн цалингийн асуудлыг нэмж оруулж ирсэн. За энэ чинь ингээд уг нь бол одоо засгийн газар төсөв өргөн барьцсан гэдэг чинь бол их хурлын мэдээлэл шилжчихсэн үйл дээ. Энэний дараа засгийн газар ийм асуудал оруулж ирсэн өөрөө эргээд инфляцийг өдөөхийн цалингийн төсөв тодох үндсэн шалтгаан болчихж байна. Ингээд засгийн их хурл тухайн үед одоо 670 орчим дээр 80 орчим дээр 84 тэрбум төгрөгөөр эрүүл мэнд боловсролын салбарны цалин нэмэгдүүлээ явуулсан. Хэрэгжилтэн дээр очиод багш ажил төслийн цалин болоод явчихсан. Ингээд нөгөө нэг хуучин хуучин үндсэн цалингаас нь урамшуулыг боддог шинэ үндсэн цалин гэж нэг ийм тусдаад ингээ хоёр цалингийн системтэй болоо явцсан. Энийний чинь сая 5 сарын 1-ээс эхлээд энэ асуудлыг цэгцлээд манай засгийн газар нэг цалингийн систем рүү орж байгаа. Ийм эрүүл мэндийн салбар, боловсролын салбар. За боловсролын салбар дээр эргээд одоо энэ оны эцэхэд дутагдах 670 тэрбумын асуудал баг. Яг энэ цалингийн над үс асуудал болдог. Эрүүл мэнд дээр 180 орчим баг. Ингээ нэг 850 орчим тэрбумаар
тодтох зайлшгүй шаардлага байгаа. Гэхдээ бид нар бол 9 сарын дуустал явах бол тэр боломж байгаа учраас намар их хурлд улсын төсвийн өргөн барихтаа 27 оны төсвийн өргөн барихтаа зэрэгцүүлээд тодглоо хийгээ явъя. Хилцүүлгийг хийгээ явъя. За ингээд сүүлийн 26 оны сүүлийн улирлын дутагдах тэрийг хүсрээ тодгоод аваа явчих гэдэг ийм шийдвэрийг засгийн газраас гаргасан. Өрийн удирдлагын менежмент бол маш сайн байна. Өнөөдөр бол нэг бидний Монгол Улсын засгийн газрын бол нэг дотоодын нэг төвний 40 орчим хүрэхгүй 39% л байна. А хуулиараа бид нар 60 хүртэл өөр гадаа зээл авчвал. Төсөв ер нь одоо алдагдaltaгүйгээр улсын хурлд өргөн баригдаад батлагдах боломж байдгүй. Төсөв алдагдaltaгүй байна гэдэг одоо бидний сайн л байна. Тэгвэл одоо юу гэдэг тийм боломж үнэхээр байхгүй. төсөв алдагдaltaтай байна гэдэг өөрөө бас муу бас үзүүлэлт биш. Яагаад тэгэхээр төсөв тодорхой хэмжээр алдагдaltaтай байхыг одоо бид нар уг нь бол хүлээн зөвшөөрнө. Гэхдээ мэдээж одоо алдагдaltaгүй төсөв гэдэг ойлголт байна. Гэтэл одоо бид нар төсөв тодохыг сайн юм шиг нэг болохоор зарим нь одоо би ерөөсөө хэвийн зүйл юм шиг хэвийн зүйл юм шиг болж байна тий. Нөгөө талд төсөв тодох муу гэж ярьж байна. Гэтэ би бол өөр бодолтой байдаг. Төсөв тодох нь гэдэг чинь бол эдийн засгийн хутгуунаарч тэр эдийн засаг маань төсвөлөд төлөвлөлөө явж итэл чинь бидний төлөвснөөс өөр тодорхойгүй шинэ нөхцлүүд үүсэж байгаа. Тэгээ тодорхойгүй нөхцөлд одоо бид нар төсөв барьж аваад баталсан юм аа. Бидний төс тодорхойлсноор байх ёстой гэд тэр эрсдэл дундор орох юм бол бид нар тэрнээс илүү эрсдэл хүлээнэ. Тийм үү? Тэгэхээр тэр эрсдлийг хамгийн бага одоо эрсдэлгүйгээр туулан гарах нь өөрөө улсын төсвийн тодтол болж байгаа байхгүй. Түүнээс чи одоо засгийн газар ямар нэгэн тодорхойгүй одоо сая жишээлбэл 26 он гараад нефт юмны асуудал бий боллоо тийм ээ. Ингээд үсэд ирлээ. За манайхынхаа одоо уулуурхан сайд маань яралт арга хэмжээ аваад засгийн газрын шумаар очиж гол нийлүүлэгч оронтой гэрээ хэлцэр хийсний төвшөнд одоо он дуустал бол доктортой өнөр нийлүүлэх. Ингээд нэг арга хэмжээ авч байгаа. Хэрвээ бид тэрийг хийж яадаг бол нефтийн үнийн өсөлт манай уулуурхаа гол үнцэл орлого олдог. Уулуурхаан салбарт нөлөөлнө, эрчим хүчний салбарт нөлөөлнө. Иргэдийн маань амьдрал шууд нөлөөлнө. Тэгэхэд бид нар яг хөө энэ одоо дэлхийд даяар өмнөс ч юм уу бид яг хөө төсөв тодгоор явчихъя гэдэг ийм ойлголт бол байхгүй. Олон нийттэй бизнес эрхлэгчид ер нь одоо 27 оны төсөв яаж өргөн баригдах нь гэдэг энэ засгийн газрын үйл ажиллагааг маш анхааралтай харж байна. Та бүхэн яг юун дээр төвлөрч байна? 27 онд ер нь эдийн засгийг ямар байна? Ямар байдлаар удирдна, жолоодно гэж харж байна? За мэдээж одоо засгийн газрын анхны өргөн барих төсөв бид бүхэн энэ дээр бол одоо бас бодлогын ямар арга хэмжээнүүдийг авах уу гэдэг тал дээр илүү анхаарч ажиллаж байна. За нөгөө талдаа бид нар намрын төсөв өргөн барихаас өмнө гол реформын бодлогод буюу тэтгэврийн нийгмийн даатгалын сангийн энэ бодлогоо бид нар сая их хурлаар батлуулаад авчлаа. За бизнесийн эрхчлөөний хуулиар батлуулаад авчлаа. Татврын хуулиар батлуулаад авчлаа. Гээд гол одоо засгийн газарт бодлого болгож эрх зүйн талаас дэмжлэг болох нөхцөлөөр бүрдүүлээд авчлаа. За тэгэхээр намар одоо бид нар юу хэр зэрэг олон жил ярьж байгаа боловч бас нэг хийж чадаагүй нэг ажил байна. Энэ юу хэр зэрэг төрийн анхаарал бүтцэх. За энийг яагаад яриад байна гэхээр яг төрийн зэрхээ бүтцээ харах юм бол бид нар бас тийм том биш. Явж байгаа бусад агентлаг болон юу талаа харах юм төрийн өмчийн үйлдвэрүүд харах юм бол энэ бол маш том байна. Тэгэхээр төрийн өмчийн засаглалт талдаа бид нар зайлшгүй өөрчлөлтийг хийж орж ирнэ. Нөгөө талдаа яам засгийн газрын бүтцийн агентлагуудын түвшинд бид нар өөрчлөлтийг хийж орж ирнэ. За ингэжээж бид нар өөрсдөө орон зай гаргаж иж энэ хөөжлөгдсөн буюу хийх гэж байгаа реформуудаа санхүүжүүлэх тэр орон зай гаргаж байна. Одоо жишээ нь бид нар цаашдаа хийх хамгийн ихний хийж ажил бол нэгдүгээр нийгмийн даатгалын сангийн асуудал буюу тэтгэврийн асуудлыг шийдэж байна. За дараагийн хийж нь юу гэхээр зэрэг нийгмийн даатгалын санг яавал улсын төсвөөс гаргаж болох вэ? Үе шатта. Эрүүл мэндийн даатгалын санг яавал гаргаж болох вэ? Ингэж бид нар өөр дөр авч явж байгаа нэгдсэн төсөв төр авч явж байгаа тэр тэргүү санхүүжүүлэх татаасаа үлдэх хэмжээгээр нь аваад явчих зүйлээ бид нар тэр татаасан хэмжээгээр нь төсөвтэй авъя. Бусдыг гаргая. Тэгэхгүй нийгмийн даатгалын шимтгэлийн орлого гэдэг бол улсын төсөв төр яг үндэ орлого ш тэр санал руу орж байгаа орлого шүү дээ. Тийм ээ? Даас ажиллуулагч төлж байгаа. Тэрийг улсын төсөв төр орлогоор аваад нөгөө талд зарлага бүртгэж явуучих шаардлага байна уу? Тэгэхээр бид яг
татаасынхаа хэлбэрээр орлого зарлага төсвөр авах. Ингэж орон зайнууд гарахгүй бол нэгэнт бидний эдийн засаг чинь өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүн 100 орчим төгрөг өмнө бидний орлого тодорхой байхад бид нар давхар ийм бичлэгүүдийг хийж төсвөө цааш нь авч явна гэдэг бол хүндрэлтэй. Тэгэхээр бид нар төсвийн шинжилгээ бүрэн хийж орж ирэхэд л одоо энэ намар засгийн газар 27 оны төсвүүдээр л гол анхаарлаа хандуулж байна. Төсвийн шинжилэл, төсвийн доктортой байдлын тухай хуулинд байдаг тусгай шаардлагуудыг өөрчлөх асуудал багтж байгаа юу? За яагаад энэ асуудлыг асууж байна вэ гэхээр Улсын хурлын харьцуулсан намын бүлгийн зүгээс энэ асуудлыг байнга тавьдаг. Хамтарсан засгийн газар байгуулагдаад 24 оны сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан засгийн газар байх үед төсвийн тусгай шаардлагууд дээр одоо өөрчлөлт оруулаад өнөөдөр энэ төсөв сахилга батгүй байгаа. Дотоодын бүтээгдэхүүний одоо тодорхой хэмжээнээс давсан хэмжээний алдагдaltaй байгаа ч гэдэг юм уу? Өрийн хэмжээ одоо таазандаа тулцсан ч гэдэг юм уу? Энэ асуудлуудын эхлэл тавигдсан юм а гэж ярьдаг. Тэгэхээр яг одоо төсвийн шинжилгээний хүрээнд энэ асуудлууд юу юм багтах вэ? За, ер нь бол төсвийн хариуцлагатай цахилгаатын тал дээр бол бид нар хуулийн өөрчлөлтийг оруулж байна. Гэхдээ өрийн таазандаа хүрсэн гэдэг та сая бүрүүлчлээ. Тэгэхээр манай өрийн удирдлагын менежмент бол маш сайн байна. Өнөөдөр бол нэг бидний Монгол Улсын засгийн газрын бол нэг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хүрэхгүй байгаа. 39% хүртэл байна. А хуулиараа бид нар 60 хүртэл өр гадаа зээл авч болно. Тэгэхээр биднэрт 20 орон зай байна. Нэг үе энэ зай бол одоо өндөр болоод одоо юу гэдгийг энэ хуулийн чинь гарах үндэслэл нь болж за энэ сүүлийн үед одоо сангийн яамны энэ өрийн удирдлагын хэрэгжүүлсэн бодлого зөв байсны үр дүнд бид нар зохистой түвшинд буюу одоо 40-оос 39% л байна. Дотоодын нийт. Энэ бол хуулийн шаардлага гэж. Өрийн удирдлагын хуулиараа цаана бидэрт 20% орон зай байна. Тэгэхээр энэ бол хангалттай орон зай байна. А зүгээр төсвийн тусгай шаардлагууд гэдэг дээр одоо бас хэрэгжих боломжгүй тийм шаардлага бас байна төсвийн доктортой хуулийн дээр. Тухайн жилийн төсвийн хэрэгж одоо дунд хугацааны төсвийн хүрээг баталснаас хойш 3 сарын дотор тодтол хийхгүй гэж байгаа. Тэр ямар нэг хөрөнгө битэр ярьдаг шиг эдийн засгийн ямар тодорхой нөхцөл үүсчихэд байхад бид нар энэ хуулийг өөрчлөхгүй хуулиараа 3 сар хүлээх гэсэн юм а гэд одоо тэр хуулийг бариад тэр эдийн засгийн эрсдэл рүү улсаа аваад орох уу? Бид нар хуулийг өөрчлөөд тодглоо хийгээд явах уу? Тэгэхээр энэ өөрөө маш ойлгомжгүй асуудал. Тэгэхээр эднийг нэгдүгээр зэгцлэх ёстой. За тэгвэл төсвийн доктортой байдлынхаа тэр шаардлагууд руу оролдоод эхэлнэ гэсэн үг шүү. Гол одоо улсын төсөв алдагдaltaй харагдаж байгаа. За өнгөрсөн жил одоо 2 дотоодын нийт бүтээгдэхүүний одоо 2% эдийн засгийн хэмжээний ашигтай гарах хэрэгтэй байсан бол 25 оны гүйцэтгэлээр төсвийн гүйцэтгэл 1.1-ийг гарлаа шүү дээ. За энэний чинь гол хаана одоо эффект одоо нөлөө нь хаа байна гэж харах юм бол улсын төсөв талдаа биш орон нутгийн төсөв талдаа болчихж байгаа. Тэр төсвийн хуулийн дээр одоо бас хоёр өөр заалт явж идэг. Орон нутгийн төсөв бол алдагдaltaгүй байна гэж заагаад өгсөн төсвийн тухай хуулиар. Тэгэнгүүтээ яг дараагийн заалтан дээр нь өмнө онд орон нутгийн санхүүжүүлж чадаагүй дүнгээрээ дараа оны төсвөдөө нэмж санхүүжүүлнэ гэж заагаад өгсөн. Нэг өсөндөө төсөв алдагдaltaгүй нэгэ баталчаад өмнө оны санхүүжүүлж чадаагүй зарлага авцраад санхүүжүүлж болох нь шүү дээ энэ онд. Тэгэхээр энэ зарлагын хэмжээгээр алдагдал үүсчихэд эхэлж байгаа ч. Тэгэхээр энэ орон нутгийн төсөв чинь нэгдсэн төсвүүдээр улсын төсвийг алдагдaltaулж байгаа. Тэгэхээр орон нутгийн төсвийн энэ төсвийн хуулийн дээр байгаа энэ ойлгомжгүй заалтыг бид нар намар төсвийн хуулийг өргөн барахтаа зайлшгүй өөрчилж явах хэрэгтэй. Ингэхгүй бол одоо юу гэдэг улсын төсөв чинь өөрөө 11 сарын 15-нд өргөн барьждаг. Орон нутгийн төсөв чинь бол түүний дараа иргэдийн хурлууд хилцээд баталж байгаа шүү дээ. Ингээд одоо нийслэл одоо жишээлбэл би нэг ярилцлаган дээр нийслэлийн төсвийн алдагдал, улсын төсвийн нэгдсэн төсвийн одоо алдагдал болж хүрээд байна гэхээр зэрэг орон нутгийн төсөв бол алдагдaltaгүй батлагдсан шүү дээ гэж ярьжсэн. Тэр хуулийн зохицуултуудаар нөө төсөв орон нутгийн улсын төсвийн төсөв хоорондын харилцаагаа ойлгоогүй учраас тэгээд яриад байлээ л дээ. Яг харах юм бол нийслэлийнх нь алдагдaltaгүй байгаа. Орлого зарлага. Юу зүгээр одоо төсвийн сахилгууд хаана харагдаад байна нөхөр нийслэл ч юм уу орон нутаг төсвөө тодтохдоо зардлаа нэмээд тодтоход юу орлого нэмэгдээд шүү дээ. Улсын төсвийн тодтохороо урсгал зардлаа буюу төрийн зөвшөөрлийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг хасаад тэр гарч ирж байгаа хүндрэлээ шийдээд идэв. Тэгэхээр эн чинь өөрөө төсвийн харилцаа буруу явж байгааг харуулдаг. Гэхдээ орон нутагт бие даасан эрхийн нөхсөн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар эрхийн нөхсөн. За энэ бол мэдээ зөв зөвтэй асуудал. Энээс ухарна гэж байгаа ойлголт биш. Энэ төсвийг өгсөн эрх үүргийг дагаад ямар чиг үүргүүд нь шилжих ёстой юм бэ гэдгийг бид нар тодорхой заагалж өгөөс болоод өнөөдөр улсын төсвөөр энэ гадаа гарч байгаа зам талбайг улсын төсвөөр шийдэж болно. Нийслэл өрөөж сургуулийн Улаанбаатар хотод дүүрэгт сургууль цэцэрлэг зам барьж болно. Энд чинь хоёр их үүсвэрээс санхүүжлийг. Тэгэхээр нэгэн төсвийн эрхийг өгч байгаа бол дагалдах эрхүүдийг бид нар өгөх хэрэгтэй. Үүргийг өгөх хэрэгтэй байхгүй. Энийг өгөх үлдээсэн.
дээрээс нь бас нэг хүнд асуудал орон нутгийн зөвхөн нийслэлээс гадна өмнө говьч гэдэг юм уу томоохон аймагуд өөрөө бие даасан бонд гаргаад эхэлсэн 2026 онд тийм. Тэгэхээр энэ харилцаа цаашдаа бас ингээ үргэлжлэхгүй за уул уурхай маш сайн явдаг орлого сайтай аймагуд одоо тусдаа ингээ бонд гаргаа явах нь нийслэл одоо шиг ийм хэмжээний дарамт үзүүлнэ гэж та харж байна уу? Ер нь хүчлэлийг яаж харж байна? Гэхдээ татаас авдаг маш зөвхөн аймаг байгаа шүү дээ. Тэгээд орон нутгийн одоо бонд гаргахад бол шалгуурд байж сүүлийн 5 жил усын төсөөс татаас аваагүй ч гэдэг. Өөрөө орлоготой байх хэрэгтэй. Төвлөрүүлдэг тийм. Энэ чи өөрөө шалгуур үзүүлэлт болчих. За Өмнө Говь аймгийн хувьд бол одоо мэдээж манай уул уурхайн гол бус нутаг за ингээд өөрсдөө 2 шатта бонд гаргасан ихний удаагийн бондынхаа энэ жил гаргасан. За энэ бол амжилттай болсон. За энэ бол байж болно. Нийслэл дээр нөгөө нэг орон нутгийн төсөв чинь өөрөө би түрүүн хэлсэн их хурл улсын төсөв баталсны дараа орон нутгийн төсөв батлахдаа гол хоёрхан л том мас. Нэг нь Өмнө Говь аймаг, нэг нь нийслэл байна. Бидний одоо жишээл хөрөнгийн зардал дээр за улсын төсөв дээр бол бид нар 4 их найдын хөрөнгийн зардлыг батлая. Орон нутгт дээр 4 их найд гэхэд орон нутгийн жишээлбэл 5.7 баталсан байсан сар гэж. За ингээд 1.7-оор хэтрүүлэл зөвхөн нийслэл баталчихж байгаа. Энэ 1.7-гийн хэтрүүлтийн хөрөнгөний зардлыг шин бид нар улсын төсөв дээр алдагдлахын тулд тэгэхээр оны эц рүү эдний санхүүжилтийн одоо тэр аж ахуйн нэгжүүдийн хийсэн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг гаргахгүй байдал руу зохицуулт хийж алдагдлаад төсвийг хуулиндаа нийцүүлж гарч байгаа байхгүй. Энэ төсвийн сахилахгүй байдлыг чи одоо шууд хохирч юм байна гэхээр нөгөө ажлын үйлчлэгээ хийсэн аж ахуйн нэгжүүд чинь оны төсөл хийсэн ажиллагаа мөнгө авч чадахгүй. Жижиг бизнес эрхлэх шүү дээ. Ийм л юм руу бид нар ороод байгаа юм. Тэгэхээр энэ бол байж болохгүй. Тэгэхээр бид нар орон нутгийн эрх үүрэг төсвөд авсан эрх үүргийг алийг шийдвэрлэх үү? Мөн хүн амын орлогын татврыг нийслэл тэр чигээр нь төлрүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ төлрүүлж байгаад алийг усын төсөв дээр авах. Эргээд зардлын хянах төсвийн сахилгуутай харилцааны юу вэ? Энэ бүгдийг намар усын хөрөг төсөө өргөн барихтаа бид нар дагалдах хуулийнхын зохицуултыг хийж авч байна. За бид нар шууд хүү бурууссан менежментийн төлбөр буруулснараа 39 оны 37 онд авчирсан, хилцээрээр 26 онд авчирч байна. Одоо засгийн газрын одоо цаашдаа сангийн яам засгийн газар юу хийх вэ гэхээр хідэн дөрөвний одоо ноогдлаа шиг авахыг Риото мөнгө урслын тооцоод бид нар хэдий хэмжээтэй гаргаж ирэх нь хоёр талаас одоо төвөрцөж буюу тооцоол дээр үнэлж гаргаж байна. Оюутлоготой одоо хөрөнгө оруулагчтай хэлцээ хийгээд 10 дугаар сарын 30-наас хойш үргэлжлээ те. Энэ удаагийн бас засгийн газар дээр бас энэ асуудал нь шийдэгдээд одоо софр дээр нэмэх нь 4 орчим те. Энэ хувийн одоо хүүний түвшинд бол тогтсон байна. За тэгээд ер нь бол хангалттай хэмжээгээр бууруулж чадлаа гэж хоёр талаасаа дүгнжих шиг байна. 2.9%, 1% бууруулсан. Тэгэхээр цаашдаа софр мэдээж олон улсын зах зээл дээр бууруул хүүн ол дагаад буурах баг. За тэгэхээр нөхцөл байдал ер нь та бүхний хүссэн хүлээсэн тэр үр дүнд хүрч чадсан уу? За би чадсан гэж үзэж байгаа. Ажлын хэсгийг ахсан хүний үед мэдээж одоо хилцэл нэлийн хүнд нөхцөлд явсан. За тэгвэл оюутлогын зээлийн бүтцийг аваад харах юм бол нэгдүгээр иргэнбийн зээл хамгийн одоо сүүлийн иргэнбийн зээл гэдэг одоо иргэнбээр нь ингээд 4 хэсэг зээл байдаг. Нэгдүгээр иргэнбийн зээл гэдэг бол оюутлогоо төсөлд 3 дахь этгээдүүдийн өсөн буюу санхүүгийн олон улсын санхүүгийн байгууллагуудын өсөн зээл байна. За энэ бол хамгийн тэргүүн иргэнбийн зээл байна. Хамгийн дөрөнд хэрэгжүүлнэ олон улсын 14 банк санхүүгийн үндэслэлээс авсан. За энэ зээлийн хүү бол өнөөдөр 901% байна. Сопортер нэмэх нь за 3.6 гэх юм бол одоо 5.4-тэй байна шүү дээ. Сопортер нэмэх нь тийм ээ. Тэгээ нийт 901%. Оюутлогын хөрөнгө оруулагчийн зээл буюу нөгөө иргэнбэрээ хамгийн эрсдэлтэй зээл буюу хамгийн сүүлд төлнө гэж байгаа тэр зээл маань 10.4% хүүтэй байсан. За бид нар 10.4% хүүг 7.9 төр буюу сопортер нэмэх нь 4 болгож авчихлаа. Та сая хэллээ сопор бол хэлбэлцээд явна. Энэ жишгүй учраас төв банкнаас хэрвээ Америкийн төв банк бодлогын хөвгөө буулгалаа бол дагаал энэ буун.
За ингээ явах юм бол энэ 7.9 гэдэг бол энэс доош бидний хүү СОПРын хэлбэлзлээс хамаарат буурах боломжтой байна гэж харагч. За нөгөө талдаа би түрүү хэллээ. Энэ төслийн эрсдлийг үнэлээд хувь нийлүүлэгчийн зүгээс биш хөндлөнгийн 3 дахь житгээс авсан 14 магнаас авсан зээлийн хүү 901-тэй байна. Биднийх 7.9. Инхээр бид нар эндээс даруй дор тогтоочлаа. За нөгөө талдаа энэ өөрчлөлтийг хийснээр бидний чинь ногдлол шиг авах хугацаа 39 он байсан бол 37 он руу орчиж байгаа. Гэхдээ хилцээрийн үр дүн засгийн газар ямар үр дүн төрсөн бэхээр Риогоос 26-нд ногдлол шиг авна гэдэг дээр хилцээрийн одоо бас нэг ойлгохсан амжилт. За бид нар шууд хүү буруулсан менежментийн төлбөр буруулснараа 39 оны 37 онд авчирсан хилцээрээр 26 онд авчирч байна. Одоо засгийн газар энэ одоо цаашдаа сангийн яам засгийн газар юу хийх вэ гэхээр хідэн төгрөгийн одоо ногдлол шиг авахыг Риото мөнгө урслын тооцоод бид нар хэдий хэмжээтэй гаргаж ирэх нь 2 талаас одоо тохирцож буюу тооцоол дээр үнэлж гаргаж ирнэ. Тэгээ энэ ажил маань үлдсэн. 26 онд ногдлол шиг нохол тодорхой болсон. За энэ хилцээрийн чинь бас нэг онцлог нь юу гэхээр зэрэг зээлийн хүүгийн хилцэр буюу санхүүгийн асуудлыг бол нэг 7 жилд нэг удаа харахаар хөрөнгө оруулалтын анхны гэрийн заагаал өгсөн. За 2009 онд болоод 17 онд 16 онд нэг эрхэн үсээд 17 онд ямар нэг өөрчлөлт хийж чадаагүй. Ингээд сая 25 онд өссөн. За энэ хугацааг би сая хилцээрийн төвшин 7 жилийн 3 болгочихж байгаа. За 3 жил тутамд бид нэр санхүүгийнхаа моделийг энэ зээлийн оюутлогын төслийн санхүүгийн моделийг ярилцаад сайжруулад явах боломжийг одоо хоёр тал хүлээн зөвшөөрөд тохиролцчихлаа. За энэ бол мэдээж том давуу тал. Нөгөө талдаа бид нэр бас нэг тохирсон зүйл нь юу вэ зэрэг ерөөсөө энэ оюутлогын санхүүжилтийн зээлийн бүтцийг дахин эргэж харъя. Энэ юу вэ гэсэн үг те түрүүний таны дурдсан. Эренбигийн дагуу энийг дахин санхүүжуулах хийх боломжийг харъя гэж. Тэр нь өөрөө бенчмарк болоо юу. Тэр энэ дээр бас тохиролцож чадсан. Тэгэхээр 3 жилийн хугацаатай энэ бүгдийг сайжруулад явах. Дээрээс нь оюутлогын зээлийг дахин баг хөтэ зээлээр санхүүжуулах тэр шийдэлт бол одоо хүрсэн. Одоо энийг хэрэгжүүлэх, яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хоёр тал одоо ажиллаа явна. Далдуурхайн бүтээн байгуулалт санхүүжилт хэтэрсэн асуудлыг яагаад хөндөж тавихгүй байна вэ гэдэг асуудлыг бас олон нийтийн зүгээс хүчтэй тавьж байгаа. Гэхдээ ер нь хилцээрийн шатанд бол одоо мэдээж одоо надад өгсөн хилцэх ажлын маань даалгавар байгаа. Зээлийн хүү буруул, хугацаа буруул, ногдлол шиг асуудал. За би энэ 3 асуудал бол шийдчихсэн. Зүгээр ер нь хилцээрийн хүрээнд миний асуудал энэ юм а гэдэг энэ асуудлыг хаяагүй. Хилцээр хийхэд бол бид нар бүх бүтцийг харсан. Илүү уурхаа дээр 1.4 шиг санаж байна. Далд уурхаа бүтээн байгуулалт дээр 1.7, нийтдээ 3.1 тэрбум долларын зардлын хэтрэлт гарсан. За энэний чинь нөлөө нь юу гэхээр зэрэг зээлийн хүндтэйгээ нийлээд 5.4 тэрбум доллар болчихж байгаа. Нэмэлт төлбөр болж байна шүү дээ. Нэмэлт төлбөр болж байгаа. За энэ асуудлыг бид нар ярих ёстой. Ярих ёстой. Ярих уу? Ярина. Яагаад гэхээр би хэлж шít 3 жил болгоод байгаа чинь өөрөө бид нар энийг яриад явах боломж нь урч байна. Би юу гэж харж байна вэ гэхээр за би өөрийнхөө төсөлд хөрөнгө оруулалт хийгээд энэ төслийнхээ удирдлагыг би аваад санхүүгийн менежментийг би өөрөө санхүүгийн бүх мэдээлэл надад нэгсэндээ энэ төсөл маань цогцороо над бүрэн хяналтанд байж байгаа. Тэгээ ягаад зардал хэтэрч байгаа. Тэр хэтэрхтийг ягаад хөрөнгө оруулалтыг нөгөө тал болох бид нар хүлээх ёстой байна. Энэ яаж хийж болохгүй. Хэрвээ та бүхэн хоёулаа компани уулчаад 3 дахь шитгэл дээр менежмент хийлгээд санхүүгийн удирдлага өгчөөд зардал хэтрүүлээ гэсэн бол битэр энэ юу болвоо гэдэг тэр битэр хоёулаа хяналтаа тавьж орцсон. Гэтэл хөрөнгө оруулагчийн маань нэг тал бүхэл бүтэн төслийн хэрэгжлийг бүрэн удирдлага болон санхүүгийн хувьд дээрээс нь хөрөнгө оруулагчийн хувьд хянж байж зардал хэтрүүлээгээд тэрнээс гарч иж байгаа зардлын буюу бидэнд одоо тэр ирээдүйд ирэх ногдлол шигт хойшлуулад байгаа зардлын тэлтийг бий болгож байгаа тэр хохирлыг яхаараа Монголын тал Монголын ард түмэн хүлээх ёстой биш. Энэ чинь бидний оролцоо юуч байхгүй байх ёстой. Зардал хэтрэхэд бид нөлөөлөг гоо. Тийм ээ? Санхүүг нь монголчууд удирдаг. Монгол улс удирдаг. Монгол улсыг төлөөлж байгаа 34% төлөөлж байгаа компанийн ч удирдаг. Санхүүгийн удирдлагын тэд авч яваагүй. Менежментийн удирдлагыг авч яваагүй. Хөрөнгө оруулалтанд тэд оролцоогүй. Тэгэд хараа сууж байгаад бид нар рискийг хаваалцаа явуулдаг байж болох. Тэгэхээр энэ асуудал заавал хүндэх хэрэгтэй. Би бол энэ нөхцөөс нарч. Одоо бол ямар ч байсан зээлийн үг бууруулах асуудал дээр тохиролцоонд хүрлээ. За таны хэлж байгаа онцлогтой одоо хилцээ бол үргэлжлэн эхэлнэ гэсэн тийм. Тэгэхээр дараагийн 3 жилд бол таны хэлж байгаа зардлын хэтрэлтийн асуудал ч гэдэм үлдсэн бусад асуудлууд дээр 3 жилийн дараа эргээд ярилцсан.
3 жил тутам ярих боломж нэгдсэн. 3 жилийг хүлээхгүйгээр бид нар юу гээх вэ гэхээр зээлийн бүтцийг дахин санхүүжүүлэх асуудлыг хийгээ явнаа. Тэгээд 3 жилийн доторж энэ асуудал хэрэг бид нар багаар энэ зээлийн бүтцийг дахин санхүүжүүлэлтийг хийж баг үүтэд тогтоож чадах юм бол дараагийн хүмүүс энийг шахаад явах боломжтой. Тэр боломжуудыг бүгдийг нэгэд өчлөө. За тэ өнөөдөр урьдлах хүлээ авч Bloomberg институтэд тулсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.